Улсын эрхийн үндэсний комиссоос өвөл хаврын улиралт хүүхдэр хурдан морин унуулж уралдуулахгүй байхыг аймагуудын удирдлагууд санууллаа. Харин морин спорт уяачдын авраг гэхээр холбоо уламжлалт морин уралдааныг спорт бизнесийн чиглэлийн уралдаанаас эрх зүйн хувьд ялган ангилах хэрэгтэй гэлээ. Сайн бацхан уу эрхэм үзэгчдээ Global Мэдээ эхэлж байна. Та бүхэндээ энх болдын мөнх байр ажиллаж байна. Мэдээг хүлээн авч байна уу? Үйлжилт хүндэрсэн 10 гаруй аймагаас 6 аймагт хаваржилт хүндрэх төлөвлөлттэй байна. Малчин өөр хайлын мал болно, бэлчээрд гарах боломжгүй энэ хаваржилтын нөхцөл байдал хүндрэх төлөвлөлт ажиллагдаж байна. Захин мөрөөдөө тоглоомд донтох залуусын тоо огцом нэмэгдэжээ. Зөвхөн хожлог амсах үед бол дофамин гардгүй байхгүй. Милан Кортино 2026 Паралимпийн наадмын тэрэгцтэй керлингийн тэмцээн эхэллээ. Москва хотноо дугуй дээрх бүжгийн фристайлын олон улсын тэмцээн боллоо. Ямар ч байсан 2 дугаар байрт орлоо. Второе место на катали кое-как. Үйлжилтийн нөхцөл байдал хүнд байсан 10 гаруй аймаг сумдаас 6 аймгийн хэд хэдэн сумдад хаваржилтын хүндрэх төлөв байдал ажиглагджээ. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн яам мэргэжлийн байгууллагатай хамтран холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. Нөхцөл байдлын манай сэтгүүлч тус яамны холбогдох албан тушаалтнаас тодруулжээ. Засгийн газраас 2025-аас 2026 оны үйлжилт хаваржилтын бэлтгэл ажлыг зохион байгуулах 56 дугаар тогтоолыг гаргасан. Үүний дагуу хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн яам бусад мэргэжлийн байгууллагатай хамтран мал аж ахуйн салбарын үйлжилт хаваржилтыг зохион байгуулан ажиллаж байна. Уг тогтоолын хүрээнд аюулгүй нөөцийг аймаг сум тус бүр бэлтгэсэн. Гүйцэтгэл нь 65% гарсан байна. Ерөнхийдөө үйлжилтийн нөхцөл байдал хүнд байсан нэг 10-аад аймаг сумын одоогийн байдлаар бол хаваржилтын нөхцөл байдал нэг 6 аймагт бол 6 аймгийн хэд хэдэн сумдад бол хүнд төлөвтэй байгаа ажиглагдаж байгаа. Энэ юунаас шалтгаалж байна вэ гэхээр одоо цасны бүрхүүл бол цасны нэгтээс шалтгаалаад хүндэрч болцсохгүй эрсдэлтэй бүс нутгууд бол нэг цасны зузаан нэг 21 см орчимтой цасны нэгт маань бол нэг 0.016-аас нэг 0.125-ийн хооронд нэгттэй байгаа. Тийм учраас тухайн бүс нутгууд байгаа малчин өөр хайлын мал бол бэлчээрд гарах боломжгүй энэ хаваржилтын нөхцөл байдал хүндрэх төлөвт ажиглагдаж байна. Энэ жил улсын хэмжээнд 20.6 сая орчим их малаас 18.5 орчим сая төл хүлээн авна гэсэн тооцоотой байна. Энэ талаарх албан ёсны мэдээллийг энэ сарын 12-наас нэгтгэж гаргах юм. Одоогийн байдлаар нийт төлөлт их малын 2 орчим хувь нь төлөлөд байна. За ерөнхийдөө ус цагаар орчны судалгааны байгууллагаас өгсөн мэдээлэлээр Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн бол нэг 60% орчим хувьд нь бэлчээрийн даац хэтрэлттэй 40 орчим хувьд нь бол хэвийн гэж гарсан байгаа. За тэгээд 2 дугаар сарын зуудын эрсдлийн зураглалаар болохоор нийт нутаг дэвсгэрийн маань бол нэг 20 орчим хувь нь бол нэн их эрсдэлтэй гэж гарсан. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн яам болон тус яамнаас томилогдсон мэргэжлийн баг, улсын онцгой комисс, олон улсын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран улсын хэмжээнд хаваржилт хүндэрч болзошгүй мөн хүндэрч эхэлсэн аймаг сумдад эрсдлээс сэргийлэх тусламжийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Мөн мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж мэдээллийг малчдад тогтмол хүргэж ажиллаж байна. Тухайлбал Баруун бүсийн 5 аймагт тэжээлийн хөнгөлөлтөө үнээр нийлүүлэх тээврийн зарлыг дэмжих зохицуултыг хийсэн. Энэ нь хаврыг эрсдэл багтаа даван туулахад нь малчдад туслах тэжээлийн үнийг докторжуулах зорилготой юм. Түүнчлэн тус яамны зүгээс зах зээл дээрх тэжээлийн үн ашиг доктортой байх бодлогуудыг шат дараатай авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Жанжидож Батторч, Евгений Павлов, профессор Малма, Ice Global. Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 2-нд гаргасан мэдээлэлээр өргөн хэрэглээний гол нэрийн барааны үн Улаанбаатар өмнөх сараас 1.9%, өмнөх 7 хоногоос 1.6%-аар тус нэмэгдэжээ. Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 2-нд гаргасан мэдээллээр өргөн хэрэглээний гол нэрийн барааны үн Улаанбаатарт өмнөх сараас 1.9%, өмнөх 7 хоногоос 1.6%-аар тус нэмэгдэжээ. Үүнд махны үн голлох нөлөөг үзүүлсэн байна. Тодорхойлбол хоньны 1 кг ястай мах 20,303 төгрөг болж 989 төгрөгөөр, үхрийн мах 25,306 төгрөг болж 541 төгрөгөөр тус нэмэгдэжээ. Мөн төмсний үн 53 төгрөгөөр
төгрөгөөр нэмэгдэж 2865 төгрөг болсон байна. Харин Ямааны мах болоод гурил талах элсэн чихэр цагаан будаа сүү өндөг сонгон хийгээд АИ92 автобензиний үн доктортой байна. Аймгийн төвүүдэд мөн махны үн нэмэгдснээс гадна гурилын үн нэмэгдсэн байна. Тодорхойлбол хоньны 1 кг ястай мах 16862 төгрөг болж 310 төгрөгөөр, үхрийн мах 22367 төгрөг болж 185 төгрөгөөр, Ямааны мах 14110 төгрөг болж 276 төгрөгөөр тус нэмэгдсэн байна. Мөн 1-р зэргийн гурил 2829 төгрөг болж 13 төгрөгөөр нэмэгджээ. Харин бусад барааны үн доктортой байна. Сүүлийн жилүүдэд манай улсад цахим мөрөдөд тоглоом хүчтэй газар авч улмаар хувь хүн гэр бүл болоод нийгэмд янз бүрийн хор нөлөө үзүүлсээр л байна. Гэвч мөрөдөд тоглоомчид үр дагаврыг ухамсарлах бус харин зугаа цэнгэл хобби болгож өөрийгөө болон өрөөл бусдыг хохироосоор л байна. Тэгвэл донтохгүй байхад юуг анхаарах вэ? Даваан туулах ямар арга зам байна вэ? Мөрөдөд тоглоом гэдэг зүйл нь хүн төрөлхтний түүхэнд маш эрт үүсжээ. Тухайлбал морь уралдааны газар бооцоо тавихаас эхлээд хүзэр даалуу гэх мэт янз бүрийн тоглоомыг мөрөдөд тоглосоор иржээ. Харин сүүлийн үед захин мөрөдөд тоглоомын асуудал өргөн хүрээтэй болж сэтгэл түгшээ хэмжээнд хүрээд байна. За мөрөдөд тоглоом тоглох гэдэг асуудал болохоор нь ерөнхий донтолтой асуудлын нэг болж байна. Мөрөдөд тоглоом дөнгөж өнөөдөр үүссэн гэд бас хэлж болохгүй байна. Мөрөдөд тоглоом айл хизээтэй одоо баг ипподромоос эхлээд те одоо морь уралдуулахтаа бооцоо тавьдаг, эсвэл одоо даалуу тоглодог, одоо гих мэд хүзэр тоглодог гэд мөнгөөр тоглодог бол энэ одоо зан үйлүүд бол айлч улс оронд бол байгаад ирсэн. Сүүлийн үед энэ мөрөдөд тоглоом асуудал бол цахим хэлбэр рүү шилжснээр нь тэр нь бүр өргөн хүрээтэй болоод байна. Дээрээс нь цахим одоо платформуд бол айгүй ихтэй байна. Одоо ямар ч одоо юунд орсон, ямар ч хүн одоо те одоо тэр захимаар одоо тоглодог те юуг апыг одоо татаж авах боломжтой, интернет байгаа бол тэгэл ер нь татах боломжтой. Дээрээс нь одоо тэр мөрөдөд тоглоомонд зарцуулах мөнгөийг одоо бас зээлийн апуудаас бас нэг утаснаас нь татаад ингээд оруулцдаг. Тийм учраас энэ айгүй өргөн болоод байна. Захин мөрөдөд тоглоом манай улсад интернет нэвтэрсэн цагаас хойш бий болсон гэж үздэг. Сэтгцэн эмч мэрэгчлэнүүдийн тодорхойлж байгаагаар захин мөрөдөд тоглоом нь химийн бус донтолтод хамаардаг. Олон улсад 11-р өвчний ангиллаар тусгай онш тавьдаг болжээ. Манай улс одоогоор энэхүү ангиллалд хараахан шилжээг байна. Гэхдээ донтолтод орж мэрэгжлийн эмчээс зөвлөгөө авахар хандсан 10 хүний 7-8 нь мөрөдөд тоглоомд донтогсод байна. За мөрөдөд тоглоомын одоо асуудал хамгийн одоо гол концепц нь юунд яадаг гэхээр нь химийн донтолтын үед болохоор нь гаднаас ямар нэг божис орж ирээд тэр хүнд одоо яг уурга тархины солилцоод нөлөөлдөг байгаа бол мөрөдөд тоглоомын үед бол гаднаас нь юм орж ирэхгүй өөрөө зохиомлоор банк одоо тэр дофамин гэдэг одоо нейромедиаторыг бол их хэмжээгээр тархинд ялгаруулдаг. Зөвхөн хожлыг амсах үед бол дофамин гардаг байхгүй. Мөрөдөд тоглоомын процесс өөрөө бооцоо тавьсны дараа за одоо хожих бах энэ хүлээлт чинь дофаминыг бас их хэмжээгээр бол ялгаруулдаг. Дараа нь тэр дофамин ялгарж байгаа их хэмжээний дофаминд болохоор тухай хүн дасч эхэлдэг. Өөрөөр хэл тухай хүний уурга тархинд дасдаг. Тийм учраас дахин тоглох хүслүүдийг бол бий болгоод байгаа байхгүй. Үүнээс гадна захин мөрөдөд тоглоомын донтолт удамшлын хүчин зүйлстэй холбоотой байдгийг тогтооч. Эцэг их ах дүүс нь ямар нэгэн байдлаар донтох эмгэгтэй байсан бол мөрөдөд тоглоомд ч бас амархан орох боломжтой гин. Мөн архинд донтох эмгэгтэй бол захин мөрөдөд тоглоомд амархан донтдог байна. Энэхүү сэтгэл зүйн болон удамшил нийгмийн хүчин зүйлс нь захин мөрөдөд тоглоомд донтоход нөлөөлдөг байна. Түүнчлэн 18-аас 45 насны залуус донтолд илүү өвтөмтгий байгааг эмч онцолж байна. Одоо хамгийн сүүлийн кейс тэр юу ярих гэхээр нь жишээлбэл ямар жишээ авч болох вэ гэхээр нь мөрөдөд тоглоомын гэр бүлийн мөрөдөд тоглоом тоглодог залуугийн аав нь тэрнээс болж тэ давхар хамааралтай болоод нь шүү дээ хүүхдээ одоо өрийг төлн ингэн тэгэн өөрөө тэрнээс болоод нойр гуталд ороод сэтгэл готролд ороод баг амиа хорлох бодлоод орж ирээд байхгүй тийм юмнууд орж ирээд байхгүй гэр бүлийн талаас нь дээрэс нь энэ одоо гэр бүл тэр чигээрээ сурж байгаа шүү дээ.
Захин мөрөдө тоглоом нь альва хүнд эхлээд хожих боломжийг олгож, үүний дараа тухайн хүний уураг тархийг багаар дасгаж, дахин мөрөдө тоглох хүслийг өгөх байдлаар програмчлагдсан байдаг. Тиймээс хүслээ барьж дийлэхгүй тоглосоор гэр бүл салах зэргээр тухайн айлын санхүүд маш хүнд захилт болдог байна. Донтолтод өртсөн донтох эмгийг ажиглагдсан бол яаралтай мэрэгжлийн эмчит хандах шаардлагатай. Эсбөгөөс ийм хүмүүсийн эдгэрэх магадлал 50-60% байдаг гэдгийг хэлж байна. Жанчвдэрч Батсэрч Евгений Павлов, Ганбат Баасан сүрэн, Пүрвсрэн Марлма, Аист Глобал. Эрхэм үзэгчдээ онцлог үйл явдлуудын мэдээллийг цөөн хормоор хүргье. Засгийн газар 6 жилийн хугацаатай 595% хүүтэй 500 сая Америк долларын шинэ бонд гаргаад байна. Синчири 5 нэртэй тус бондын арилжааг 133 Америк долларын өсөлттэй хаажээ. Мөн бондод ирсэн захиалга нийт гаргаж буй дүнгээс 2.6 дахин давсан эерэг үзүүлэлттэй гарчээ. Энэхүү бондоор 2028 онд төлөгдөх 8.6% хүүтэй Синчири 2 бондын 321.6 сая Америк долларыг болон эх сард хугацаанд улсах 5.1% хүүтэй Намад бондын 154 сая Америк долларыг дахин санхүүжүүлэхээ сангийн яам мэдэгдээд байна. Улаанбаатараас Шанхай хотын хооронд 7 хоногт 2 удаа нисэх шууд нислэгтэй боллоо. Бүгд найрамдах Хятад ард улсын анхны хувийн агаарын тээврийн Spring Airlines компани уг нислэгийг үлдэнэ. Нэг талын тийзийн үнэ татвар багтсан дүнгээр 132.9 Америк доллар. Шинэ чиглэл хоёр улсын хоорондын аялал жуулчлал, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж салбарынхан үзэж байна. Дэлхийн уул уурхай хөрөнгө оруулагчдын PDAC 2026 чуулга уулзалт Канадын Торонто хотноо үргэлжилж байна. Манай улс алт зэс газрын ховор элемент зэрэг байгалийн баялагаар ариун нөхцтэй. Иймд нийлүүлэгчээс боловсруулагч орон болохоор зорж энэ чиглэлд бодлогоо зангидж, хууль эрхцэн орчноо шинжилж хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг танилцуулжээ. Гадаад харилцааны яам Шведийн хаант улсын гадаад хэргийн яамтай хамтран ажиллахын зэрэгцээ тус улсад оршин сууж буй 12,000 гаруй Монгол иргэний нийгмийн хамгаалал болон визний асуудалд анхаарал хандуулна. Мөн байгаль цагуурын ижил төстэй Шведийн зах зээлд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх, мөн дэвшилтэт технологиор дэлхийд тэргүүлэгч Шведийн компаниудтай хамтран ажиллах санал тавьжээ. Түүнчлэн суралцах оюутны тоог нэмж, түүх соёлын хамтарсан судалгаа хийгээд Монгол судлалыг дэмжих зэргээр ойр дотн ажиллахаар тохиролцжээ. Замын төвчрөлд саатаж зогсоолгүй газарт хаалга нэхийг татгалцсан автобусны жолоочийг доромжлон цонхойг нь хаглан гарч явсан хэрэг гарлаа. Зөв бус үйлдэл гаргасан зорчигчийг хуулийн байгууллагад мэдэгдсэн байна. Брэдэд фермерийн аж ахуйд үн төлбөрийг сургах сургууль нэгдээд байна. Тус сургуулийн 13 дахь удаагийн эсэлд тунгуудахгүй болох бөгөөд мах сүүний аж ахуйн чиглэлээр мэрэгшүүлэн сургах юм. Фермерийн сургуульд суралцахын тулд бүрэндэд боловсролоос гадна анхан шатны мэрэгжлийн боловсрол эзэмшсэн байхыг шаарддаг байна. Аист Глобалын цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Ойрох дорнод өрнөж буй томоохон зэвсэгт мөрөлдөөн хэдэн өдрийн турш үргэлжилж байна. Тэнд нөхцөл байдал хэрхэн өрнөж, дэлхийн улс орнуудад ямар байр суурь илэрхийлж байна? Энэ дайны талаар хамгийн чухал мэдээллийг томьёолон хүргье. 2 дугаар сарын 26-нд Женев хотно Америкийн нэгдсэн улс Ираны хоорондын хэлэлцээний 3 дахь шат өндөрлөв. Талууд цөмийн хэлэлцээрийн хүрээнд тодорхой ахиц гарч байгааг болгоомжлон мэдэгдсэн юм. Персийн булан орчимд Америкийн байлдааны хөлөг онгоц нисэх хүчний техник төвлөрсөн байсан ч өргөн цар хүрээтэй дайн гарахаас зайлсхийж чадсан мэт харагдаж байлаа. Гэвч 2 хоногийн дараа энхийн найдвар замхарсан юм.
Эхлээд Израиль, удалгүй Америк нэгдсэн улс урьдчилан анхааруулгагүйгээр Ираны нутаг дэвсгэрт өргөн хүрээний агаарын цохилт өгч эхэллээ. Анхны товтлогоонуудын нэгийн үеэр Ираны удирдагч Али Хамейни болон зэвсэгт хүчний хэдэн дээд командлагч амь өргөцсөн тухай мэдээлэгдэв. Энэ нь иранчуудын дунд хүчтэй бухимдал эсэргүүцлийг өдөөсөн байна. Гэвч хурцдмал байдлын хамгийн эмгэнэлт үйл явдал нь Ираны Минаб хот дахь октийн бага сургуульд өгсөн цохилт байлаа. Пуужинд тусах мөчөд 7-аас 12 насны 170 орчим охин сургууль дээр байсан гэж мэдээлжээ. Тасным агентлагийн хамгийн сүүлийн мэдээгээр 148 хүүхэд амь өргөцсөн нь батлагдаж 95 хүн шархсан байна. Нурангийг цэвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа тул хохирогчдын тоо нэмэгцээр байна. Ираны ерөнхийлөгч уг явдлыг хүмүүнлэг бус балмад довтлогоо хэмээн тодорхойлжээ. Харин Америкийн нэгдсэн улс болон Израиль сургуулийн цохилтын талаар одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна. Энэ хооронд Москва хотын оршин суугчид Ираны элчин сайдын яамны дэргэдэх аяндаа үүссэн дурсгалын газарт цэцэг тоглоом мөргөж эмгэнэл илэрхийлж эхэллээ. Өчигдөр Иранд сургууль руу маш харгас хүнлэг бус цохилт өглөө. Ираны ард түмэнд сэтгэлийн дэмжлэг илэрхийлж байна. Тэд энэ хүнд үед сэтгэлээр уналтгүй хүүхдүүдээ хамгаалахын төлөө бүхнийг хийж чадна гэдэгт итгэж байна. Бөмбөгдөлтийн хариуд Иран бүс нутаг дахь Америк нэгдсэн улсын цэргийн баазуудад хариу цохилт өгчээ. Дэлбэрэлтүүд Арабын нэгдсэн Эмират улс, Бахрейн, Катар, Кувейт, Йордан, Саудын Арабт сонсогдсон байна. Хурцдмал байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор Персийн булангийн орнууд агаарын орон зайгаа хаалаа. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин, Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиянд эмгэнэл илэрхийлэв. Оросын холбооны улсын гадаад хэргийн яам Вашингтон, Тель-Авивын ажиллагааг урьдчилан төлөвлөсөн өдөөн хатгалгагүй зэвсэгт түрэмгийлэл хэмээн буруушаажээ. Орос, Хятад улсууд нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн яаралтай хуралдааныг санаачилсан байна. Сергей Тучков, профессор Марлма, Аист Глобал, Аравтли таас агентлагийн материалын дагуу бэлтгэлээ. Милан Кортина 2026 Паралимпийн наадам 6 төрлөөр зохион байгуулагдана. Үүнээс тэрэгцэртэй керлингийн төрлийн тэмцээн өнөөдөр эхэлж байна. Энэ удаагийн наадам өвлийн Паралимпийн 50 жилийн Итали улс Торино 2006 Паралимпик хүлээвснаас хойш 20 жил болж буй зэрэг түүхэн ойтой давтаж байгаагаараа онцлог. Тиймээс оролцогчдын тоо болон медалийн багцаараа шинэдээ дамжилт тогтоох боломжтой байна. Милан Кортина 2026-д 50 орчим үндэсний Паралимпийн хороо 660 гаруй тамирчин оролцоно. Үүнийг 2022 оны Бээжингийн Олимпиадтай харьцуулбал 20%-аар өссөн үзүүлэлт болж байна. Нийт 79 багц медаль олгохоос шинээр тэрэгцэртэй керлингийн холимог хосын төрөл нэмэгдэжээ. Паралимпт пара уулын цана, биатлон, гүйлтийн цана, мөсөн хоккей, сноуборд, тэрэгцэртэй керлинг гэсэн спортын 6 төрөл багтаж байна. Тэмцээн Милан, Кортина, Де Ампецо, Вал ди Пемме гэсэн 3 бүсэд болно. Өнөөдрөөс тэрэгцэртэй керлингийн тэмцээн эхэлж байна. Харин нээлт 6 болно. Паралимпт манай улсаас 3 тамирчин оролцож байгаагаас пара гүйлтийн цаны эрэгтэйчүүдийн 10-20 км-ийн зайд гамболд даш нар уралдах бол пара уулын цаны төрөлд цэрэн пунцаг өрсөлдөнө. Гамболдын хувьд анх удаа Олимпиад оролцож байгаа цэрэн пунцаг даш нарын 2 дахь Олимп болж байна. Москва хотын Атом музейн талбайд BMX фристайлын флайт төрлөөр олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа. Хин төрөлөв мөн яагаад энэ спортыг дугуйн дээрх бүжиг гэж нэрлэдгийг одоо хүргье. Флэт төрөл нь дугуйн спортын онцгой хэлбэр. Үсрэг тавцсангүй тэгш гадаргуу дээр нарийн төвөгтэй техник, эргэлт, хөдөлгөөн гүйцэтгэдгээрээ онцлог. Тиймээс дугуйн дээрх бүжиг хэмээн нэрлэх нь бий. На флоту тоже считается, потому что флэт, собственно, это плоский. Флэт, плоская земля, собственно, вот так и называется. Испани, Итали, Япон, Оросын шилдэг райдерууд Москва цугларч хэн нь хамгийн ур чадвартай уран хөдөлгөөнтэй вэ гэдгээ сорилоо. Тэмцээний түвшин өндөр байсныг Европын аварга оролцсноор баталж байна.
конкуренция сегодня была высокая. Өнөөдөр өрсөлдөө маш ширүүн байлаа. Нэгдүгээрт энд Оросын авраг Олег Ефимов ирсэн. Бид хамт бэлтгэл хийдэг. Ойрын найзууд. Японоос райдерууд ирсэн. Одоо тэд BMX plate төрөлд дэлхийн хамгийн хүчтэй шилдэг тамирчид. Мөн мэдээж Испани, Европын авраг Альваро Эрнандес байна. Тэд үнэхээр бусдаас нэг толгой илүү. Гэхдээ бид чадах бүхнийг хийж өрсөлдлөө. Ямар ч байсан 2 дугаар байрт орлоо. На второе место накатали кое-как. Тэмцээний ялагчаар Испани райдер Эрнандес дель Фасо Альваро тодорлоо. Тэрээр Орос төрхийг удаан хүсч явсан бөгөөд халуун тутан хүлээн авалтад их баяртай байгаагаа хэлв. Би анхудаа музей дотор унж байна. Энд орж ирэхдээ үнэхээр гайхсан. Хөөх итгэмээргүй юм. Музей дотор BMX-ийн тэмцээн болдог гэж юу гэж бодсон. BMX фристайлын олон улсын тэмцээн нь Оросын дугуйн спортын холбоо байгуулагдсны 35 жилийн ой зориулан зохион байгуулагдсан юм а. Сергей Дучков, Баасан сүрэн марлмаа, Жанжив Дуч, Баттурж, Ice Global Аравтлын агентлагийн материалын дагуу бэлтгэлээ. Хараагийн мөнгө өвөл өв соёлын наадам боллоо. Наадамд оролцсон хүн бүр өөрийн онцлог бүтээлээр гангарсан нь тус наадмыг онцгой сонин содон болгож жинхэнэ Монгол ахуй соёлыг сурчлан таниулсан байна. Сэлэн аймгийн Мандас сум жил бүр энэ үед Хараагийн мөнгөн өвөл 2026 үндэсний өв соёлын наадмыг зохион байгуулж ирсэн уламжлалтай. Хизэнээс Монгол ахуй өв соёл жороо морд сайхан идэл хэрэглээрээ алдартай тус сум үндэсний өв соёлын наадмаа брэнд болгон хөгжүүлж байна. Цаашид Монгол хүн бүрийн зарим очдог үйл ажиллагаа болгож хөгжүүлэхийг зорж байна. За дэлхийн улс орнуудаас бид өвхөн Монгол үндэстэн ялгарх гол зүйл маань бидний өвлж бүтээж байгаа соёл байдаг. Энэ дэлхийн улс орнуудад ондоошх гол үзлээр нь маань бидний үндэсний дархлаа болсон соёл юм аа. Тэгээд тэр дундаа манай мордны өв соёл маань бас дэлхийд гайхагдах том өв соёл байгаа. Тэгээд энэхүү өв соёл дээр тулгуурлаад бид өхөн 2 дахь жилдээ бас Хараагийн мөнгө өвөл өв соёлын наадмаа амжилттай зохион байгуулж байна. Өв уламжлалаа. Тэгээд хүмүүс их олон ирсэн байна. Залуучууд маань өв соёлоо тэгээд морь малаа сайхан унж ирдэл чиргэлж байна. Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, хадгалах зорилго бүхий тус наадмаар жороо морины уралдаан, сайхан хос морьтон, сайхан идэл хэрэглэлтэй морьтон, сайхан хувцас хэрэглэлтэй оролцогч, морин дээрээс дашуур шүүрэх, сээр зохих, оролцогчдын дунд үндэсний бүхий барилдаан, зохион байгуулалт сайтай оролцогч байгууллага зэрэг уралдаан тэмцээнийг зохион байгуулжээ. 15 оноос хойш сурын идэл хийсэн. Энэ жил бас нутгаас Монгол улсын соёлын тэргүүнийг бас гараа уралдаандаа бас үн зинтэй бас тэхэм цолыг авсан. Тэгээ энэ жил нутагтаа бас нэг сайхан бүтээл бас хийж ирсэн, зорж ирлээ. Энэ бол ерөнхий юунсаар хүннүү Чингис хаан имэл 13 дугаар зууныг сэдвүүлж хийсэн. Цэвэр хүрлээр цутгаж хазаар нь хийсэн. Тэгээ бүтээл нь бол ерөнхийдөө гөлмөн гэхэд бухын ширээр 3 давхарлаж хийсэн. Тэр чигээр ингээд энэ суран имэйл хазаартай. Ерөнхийдөө энэ имэйл маань имэйл хазаартай бас олон тэмцээн уралдаанд бас төрүүлж байгаа. Энэ жилийн наадамд хол оройс нийлсэн 2000 гаруй хүн оролцжээ. Эрхэм үзэгчдээ голлох валютын үн ханшийг танилцуулъя. Америк нэгдсэн улсын долларын төгрөгтэй тэнцэх ханш 3566.61 төгрөг болж дэг зууны 1 төгрөгөөр чангарсан байна. Евро мөнгөнд тэмдэгт 4152.96 төгрөг болж 2527 төгрөгөөр суларчээ. Японы йен 2266 төгрөг болж мөн дэг зууны 6 төгрөгөөр суларсан байна. Бүгд найрамдах Хятад ард улсын йен 517.12 төгрөг болж мөн л 100-ны 6 төгрөгөөр суларсан байна. Орос улсын улсын рубль 46.1 төгрөг болж дэг зууны 24 төгрөгөөр суларчээ. Бүгд найрамдах Солонгос улсын вон 243 төгрөг болж дэг зууны 2 төгрөгөөр мөн суларсан байна. Эрхэм үзэгчдээ энэхүү хүрээнд мэдээний хөтөлбөр өндөрлөж байна. Та бүхэндээ хөтлөгч мөнх баяр байлаа. Баярлалаа. Баяртаа дараа дахин уулзцаая.